За сайн байцгаана уу ногоочдоо. Өнөөдөр улаан лойлоо тарих гэж байна. За манайх ингээд өвөл болохоор хөлөмжөндөө юм хураагаад лагер болгочихно. Тэгээ хавар болохоор нөгөө хөлөмжнийхаа юмыг хураасан юмаа гаргах гэж бас нэг их ажилтай. Тэгээ хураасан юмаа бүрэн гаргаж амжаагүй л байна. За тэгсэн ч гэсэн их цахаас нэг би ямар ч байсан ногоогоо тарих эхлэе гэж удаад энд хоёр игнээ нөх ухчихсан. За нөхөө томато тарих улаан лойлоо тарих нөхөө ухаад маш сайн услаж өгсөн. Дүүртэр нь ус исэн усан шингээд маш сайхан болсон байна. Тэгээд улаан лойл болохоор газрынхаа гүнээс шимт хижээлээ авдаг ургамал болохоор би энэ бананы хайлс хийж өгөх айгуу дуртай. Бананы хайлс айгуу сайхан үндэс гаргаж өгдөг. Тийм учраас одоо энэ бананыхаа хайлсыг хийгээд тэгээд улаан лойлоо тарина да. За улаан лойлоо тарьцсныхаа дараагаар бананыхаа хайлсыг бас ургаж ах явцад нь жижигхэн бананыхаа хайлсыг жижигхэн гэрчээд энэ хар шороотой холиод тэгээд улаан лойл руугаа хийж өгөхөд бас их сайхан ургадгийг. Их сайхан томат өгнө улаан тийм улаан лойлоо өгдөг да. Ургас айгуу сайн өгдөг. За нэг иймэрхүү байна да. Та бүхэнд бас амжилт хүсье.